За манай сургууль дээр сургалт сайн туршлага нөхөрсөг тэмцээн улсын хэмжээний зөвлөгөөний тэмцээн цогц арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. За энд нийт улсын хэмжээний 20 гаруй сургалтын мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын багш удирдах ажилтнууд оролцож байна. За энэ улсын аваргын тэмцээний нэг цогц хэсэг нь удирдах ажилтнуудын дунд сургалт туршлага судлах юм зөвлөгөө хийгдэж байгаа. За энэхүү зөвлөгөөнийг боловсролын яам, боловсролын ерөнхий газар, боловсролын магадлалын итгэмжлийн үндэсний зөвлөлд нь хамтраад одоо нийт захирлуудад хуулийн талаар, санхүүгийн талаар болон одоо бусад сургуулиудын хоорондын сайн жишээ, сургуулиудын хуулийн заагдсанаар магадлан итгэмжлэгдэх ёстой. Магадлалын итгэмжлэл гэж юу вэ? За олон улсад магадлалын итгэмжлүүлэхийн ач холбогдол зэрэг одоо сэдвүүдээр сургалт явагдаж байна. Сургуулиудыг, удирдлагуудыг харилцан туршлага судлах ийм ажил зохион байгуулж байгаа маань. Тэгээ манай сургууль дээр бас бид бүхний туршлага онцлог юу байна гэдгийг энэхүү тэмцээнээр, энэхүү уулзалт зөвлөгөөнөөр дамжуулаад одоо удирдлагуудад танилцуулсан. Миний би сая ихтэй тавиа гарлаа. Тэгээ би бас зөндөө бодоод энэ манай сайн туршлага гэхээр бид бүгд ижил үйл ажиллагаатай. Гэтэ одоо багш нар маань илүү инновацлог тал руу олон шинэ бүтээлүүд гаргаж байна, шинэ зүйлүүдийг туршиж байна. Жишээ нь манай малын багын Чин заяа уушг брэндийг гаргаад энэ стартапаар ховддоо төрүүлээд Улаанбаатарт очиж мөн төрүүлээд одоо тэгээ энэ одоо үйлдвэрлэлд нэвтэрсэн брэнд бүтээгдэхүүн болж байгааг та бүхэн мэдж байгаа. Энэ бод малын дотор хэрэгтэн хаягдлаар одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийж байгаа. За үүнийг дагаад багшаа дагаад мөн хоёр суралцагч энэ жил Шимэтү брэнд гаргасан. Шимэтү брэнд нь мөн адил тэгээд энэ стартапараас ховдосоо шалгараад Улаанбаатар хотод очиж шалгараад 20 сая төгрөгийн эзэд болоод одоо дараагийн төсөл рүүгээ нэмж авахар ингээд багштайгаа хамтарч хоёр суралцагч маань брэндээ улам хөгжүүлж байна. За хөрсгүй хичээлийг манай зоо техникийн багш нар Бацуг багшаар ахлуулаад мөн туршиж байна. Хөрсгүй ногоон хичээл одоо газрын хөрсөн дээр биш өөрөө тусгай технологиор өөрөө ингээд хөрсгөө ургадаг ийм хичээлийг туршиж байна. За бас шинэ одоо хичээл хийдэг цехийг багш нар маань зоо техникийн багш нар одоо Бацуг багшаар ахлуулаад төсөл бичээд нэгдсэн үндэсний байгууллагаас төсөл аваад одоо жижиг цех байгуулж байна. Энэ одоо малд хэрэгтэй хичээлийг ашигтай хичээлийг сургууль маань туршаад бас үйлдвэрлэлд нэвтрүүлж 500 кг-ыг зарсан байгаа. Гэх мэтчлэн олон одоо шинэлэг зүйлүүд манай дээр байна. За олон улсын хэмжээнд 14 эрдэм шинжилгээний өгүүллийг одоо олон улсын хэвлэлд манай сургуулийн багш нар хэвлүүлсэн байна. За дотооддоо 20 оноос хойш 98 бүтээлийг хэвлүүлсэн байна. Гэх мэтчлэн олон зүйлийг одоо манайхан бас амжилттай туршаад хийж байна. Манай сургуулийн өсчин мэргэжлийн багш олон улсын өсчний уралдаанд одоо Дубай хотоос сая алтан цом хүртлээ. За мөн энэ жил дэлхийн ур чадварт мужаа мэргэжлийн суралцагч бод төрүүлж Францын Лион хотод болсон дэлхийн ур чадварт оролцоод амжилттай оролцоод ирсэн сантехникийн инженер багш Бата маань эксперт багшаар оролцсон зэрэг дурдаад байвал маш олон одоо шинэлэг зүйлүүдийг сургууль маань хийсэн байна. Тэгээд түншлэлийн үйл ажиллагаа өргөжж байгаа. Манай түншлэгчид бидэнтэй бас нэг тамтай ажиллагаатай байгаа. Нэг суралцагч, нэг инженер хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлийн суралцагч багшийг одоо сурагч багшийг бэлдэж байна. Хосмог сургалтыг бас манайх улсын хэмжээнд хамгийн анхдагч болж амжилттай туршаад 2 дахь жилдээ орж байна. Экоцемпний үйлдвэртэй хамтарч байгаа. За энийгээ цаашаа үргэлжлүүлэх юм бид бүхний зорилго байгаа. Гэх мэтчлэн одоо ийм зүйлүүдийг сайн туршлагын хүрээнд одоо удирдлагуудаа бас ярьж, сурталчилж болж байгаа зүйлээ хийж болохгүйг нэгнийгээ бас зөвлөөрөө гэдэг үүднээс одоо хандаж бид бүхэн саяын итгэлээ тавилаа. Тэгээд манай сургууль дээр одоо тэр алс холын Дорнод аймгаас эхлээд улсын хэмжээний мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын багш удирдлагын ажилтан багш нар одоо зочилж байгаад манай хамт олон маш их баяртай байдаг. Хамгийн сайн туршлага гэдгийг би өнөөдөр хамт олныгоо гэж хэлье гэж сая ингэж хэлсэн. Яагаад гэхээр бид бүхэн одоо атгсан гар шиг бүгдээрээ нэгэн зүгт харж хамтарч ажиллаж чаддаг. Багш нар маань, багш ажилтнуудын маань онцлог альва зүйлийг үнэхээр гүйцэтгэлтэй хийж чаддаг. Энэ сайн туршлага гарч байгаа зүйл цаанаасаа одоо багш нараас мань
багш нараа дагаад суралцагчаас бүгднгээс нь ихтэй. Тэгээд сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэдэг үнэхээр үнэг. Багш өөрөө оюунлаг, багш өөрөө судлаач, багш өөрөө инновацлог байхаар тэгээд багш өөрөө орчин сургалтаа хөгжүүлээд эхлэхээр сайхан орчинд өөртөө одоо тав тухтаа үнэхээр сайн ажилдаг. Тэрнийг дагаад суралцагчид хөгждөг. Багш сайн болохоор суралцагч үнэхээр сайн байдаг. Тэгээд энэ манай сургуулийн хамгийн гол брэнд бол манай сайхан хамт олон юм аа.